За сайн байцгаана залуусаа. Намайг Оргил гэдэг. За би C нэмэх хэлний сургалт хийсэн байгаа. Энэ сургалтыг яагаад хийсэн бэ гэвэл шалтгаан нь гэвэл би C нэмэх хэлний C нэмэх хэлээр тоглоом хийдэг сургалт юу хийж байгаа. За тэгээд тэрнийхээ өмнө болохоор эхлээд C нэмэх хэлээр заачаад дараа нь тоглоомныхоо тухай юм олдог сургалт хийж байгаа да. Тэгээд энэ C нэмэх хэлний хэсгийг энэ сургалтыг ингээ өнгөөр тавьчих гэж бодоод тэгээд ер нь яг ингээ өнгөөр тавьж байгаа л гэсэн үг. Шалтгаан нь бол ийм шалтгаантай хийсэн байгаа. За харин одоо энэ дээр ямар нэгэн ном болон сайтыг эхлээд хэлчихье гэж бодсон. Юу ашиглаж байгаагаа. Энэ бичлэгийг болохоор яг одоо бүх бичлэгээ энэ C-ийн сургалтын бүх бичлэгээ хийж дуусны дараа юм хийж байгаа бичлэгээ л дээ. Тэгээд ер нь бол тэрнээс өмнө эхлэхээс өмнө ном болон хэрэгтэй ном болон одоо сайтынхаа тухай шууд ярьчих гэж утсан юм аа. За эхний сайт нь болохоор энэ Tutors Point гэдэг сайтын одоо энэ C++ гэдэг энэний хичээлийн юм сайт байгаа. Ер нь бол энэ сургалт маань яг энэ одоо эндээс ер нь бол бэлдсэн л гэсэн. Одоо жишээ харах юм бол хөтөлбөрөө харъя. Тэгэх юм бол үндсэн ойлголт объект хандлт програмчлал гэсэн хичээл тийм ээ. Энд болохоор basics гээд object oriented гээд advanced гэдэг. Ер нь бол яг эндээс бэлдсэн гэсэн. За одоо жишээ нь үндсэн ойлголтын сэдвүүдийг харах юм бол энд data types, variable types, variable scope гээд тэнгуүтээ ингээд loop types, decision making гэдэг байгаа. Энд болохоор data types, variable types, variable scope гэдэг loop types, decision making гэдэг. Ер нь бол яг энэ дараалалаар нь байгаа гэсэн үг ээ. За энэ сайтыг болохоор тэгж ашиглаж байгаа гэсэн үг. Энэ сайтаас ер нь бол хийж байгаа гэсэн үг л дээ. Ийм тим бүтцтэйгээр энэ сургалтаа хийсэн гэсэн үг. За энэ сайт нь болохоор илүү сангийн тухай яг энэ сайтыг ашиглаж байгаа л да. Одоо жишээ нь C++-com reference гэж орно. За тэнгуүтээ reference руугаа оронгууд ийм юмнууд гарч байгаа. Энэ нь болохоор C library гэдэг нь болохоор C хэлний сангууд. За энэ доотлого нь болохоор containers гэдэг нь болохоор өгөгдлийн бүтцүүдийн сангууд гэсэн үг. Одоо жишээ нь array, dequee гэдэг queue, map, за stack гэдэг ийм өгөгдлийн бүтцүүдийн сангууд байгаа. Энэ нь болохоор оролт гарлтын сангууд. За энэ trade-ийн сан, энэ болохоор бусад гэдэг ийм сангууд байгаа. За энэ дотор бас tutors гэж байгаа. Тэр нь болохоор бас яг хичээлүүд байгаа гэсэн үг. Энэ хичээлийг ингээд дуурайд хийж ер нь бас болно гэсэн үг л дээ. За ийм сайт байна. За энэ сайт нь болохоор бодлого байгаа. Програмчлалын бодлогоод ингээд монголоор байгаа гэсэн үг. За энэ нь болохоор ийм 13 хуудас ийм бодлого байгаа. За нэг хуудсанд болохоор 50 бодлоготой ийм сайт байгаа. Энэ RGB 7 гэдэг яг юу гэх юм. За RGB 7 гэдэг за энэ дотор нь яг байгаа гэсэн үг. За энэний бодлогоодын болохоор эхний 3 хуудасын бодлогоодыг нь жишээ бодлогоор оруулж өгсөн байгаа. Ер нь бол бичлэгтэй. За эндээс тэгээд одоо өөрийнхөө код бичих чадварыг илүү сайжруулах гэх юм бол энэ бодлогоодаас бодож болно гэсэн үг. За тэгээд мэдээж эхний бодлогод нь амархан байж байгаа сүүл рүүгээ хүндэрнэ гэсэн үг юм байна. За энэ болохоор бодлогын сайт, энэ болохоор илүү сангийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг харахыг хүсвэл эндээс харж болно. За reference гээд одоо би эндээс жишээ нь математикийн сангийг харъя гэх юм бол за энэ матеч гэж байна. За энэ дотроос ингээд би дэлгэрэнгүй харж болно. Одоо жишээтэйгээ байгаа. Одоо жишээ нь биш орох юм бол ингээд жишээтэйгээ байна гэсэн үг. За эндээс болохоор илүү сангийн тухай ямар нэгэн сангийнхаа тухай илүү дэлгэрэнгүй харахыг хүсвэл эндээс харж болно. Энэ дээр болохоор ямар нэгэн байдлаар эндээс за ойлгоогүй юм гарах юм бол эндээс дэлгэрэнгүй харж болно гэсэн үг. За жишээ нь за ингэж жаад нэг сэдвийг харъя. За энэ чинь variable definition гэдэг юм бол угаасаа яг ингээ англи нэрээр бичсэн байна. Энэ гэхдээ илүү did одоо энэ сэдв доторх илүү гарч ийн болохоор яг энэ variable за энэ хавьд байгаа гэсэн үг л дээ. За ер нь бол ингээд англи нэрээр нугасаа бичсэн байгаа болохоор ер нь бол ингээд шууд эндээс нь харчих болно гэсэн үг. За гэхдээ угаасаа бараг тийм тохиолдол гарахгүй байхаа гэж бодож байна. Яагаад гэвэл их ойлгуулах гэж хичээж хийсэн байгаа. За гэхдээ хэрвээ тийм тохиолдол гарах юм бол ер нь эндээс ингэж харж болно гэсэн. Энэ дээр угаасаа англиар илүү дэлгэрэнгүй бичсэн байгаа. Өгүүлбэрийн хувьд. За энэ дээр болохоор угаасаа презентаци учраас ингээд илүү богиноор илүү жишээтэйгээр ингэж тайлбарж өгсөн гэсэн. Илүү яг өгүүлбэрийн хувьд илүү богинохон. Гэтэ жишээн дээр тулгуурлан тайлбарсан болохоор ойлгох байхаа гэж бодож байна. За ийм сайтууд байна гэсэн үг. Эднийг юу н ашиглаж байгаа. За энэ дээр нэг юм тайлбарлах гэсэн.
За энэ basic гэдэг нь болохоор эхний хэсэг нь болохоор ер нь C хэлний тухай гэсэн үг. C програмчлалын хэл ер нь бол орчин. За энэ хэсэг нь болохоор яг объект хандлт програмчлалын тухай. За энэ нь болохоор за нэмэлт илүү зүйл гэж ер нь ойлгож байна. Файлтай ажиллах гэдэг нэг арай нэмэлт зүйлсүүдийг гэж ер нь ойлгож байна. За баг объект хандлт програмчлалтаа дотор нь оруулаад ер нь баг ойлгочих болно гэсэн үг л дээ. За ийм зүйлс байна. Энэ ямар ч хэсэг эхнийх нь C хэл, энэ хэсэг нь C хэлний тухай. Энэ хэсэг нь объект хандлт програмчлалын тухай гэж ойлгож болно гэсэн үг. За энэ номнууд болохоор ямар учиртай номнууд вэ гэхээр ер нь Монгол ямар номнууд байдгийг гэж тийм асуулт гарч ирж магадгүй гэж бодоод ер нь оруулсан гэсэн өөрийнхөө мэддэг номнуудыг оруулсан байгаа. За эхний номыг болохоор би алгоритмын үндэс гэдэг хичээл дээр одоо үзчихсэн ном байгаа. Энэ нь болохоор програмчлалын C хэл гэдэг хичээл дээр үзчихсэн. За энэ номыг болохоор объект хандлт програмчлал гэдэг хичээл дээр, энийг болохоор өгөгдлийн бүтц гэдэг хичээл дээр үзчихсэн ер нь номнууд байгаа. Энэ номноос бусад энэ 5 ном болохоор надад их байдаг. Энэ номыг болохоор энэ хоёр болохоор яг ер нь адилхан ном л да. Хоёулаа програмчлал, объект хандлт програмчлалын тухай ном. Гэхдээ энэ номыг нь авчаад уншаагүй оронд нь зүгээр энийг уншаад явцсан л да. Энэ номыг яг уншаагүй ном гэхдээ авцсан тийм ном байгаа. Гэхдээ энэ номыг бол би үзсэн гэж хэлсэн шүү дээ. Програмчлалын C хэл дээр. Гэхдээ энэ хоёрыг болохоор нэг хүн бичсэн байхгүй юу? Тэгээд ер нь бол авч ирсэн. Гэхдээ уншаагүй. За тийм ном байгаа. За энэ номыг болохоор Монгол Улсын их сургуулийн Ахмад багш Гармаа гэдэг багшийн бичсэн ном байгаа. Тэгээ би өөрөө Монгол Улсын их сургуулийг 18 онд програм хангамжийн мэргэжлээр төгсөжсэн байхгүй. Тэгээд яг тэр үедээ үзчихсэн хичээлүүдийн номнууд л гэсэн үг юм байна. За энэ ном болохоор Гармаа багшийн ном. За энэ ном болохоор Мобисийн Сэдэв сүрэн гэдэг багшийн ном. Энэ хоёр ном. За энэ ном болохоор энэ хоёр болохоор Шүтээсийн Отгонбаяр гэдэг багшийн ном юм байна лээ. За энэ номны хувьд болохоор би бол энэ номыг уншиж байгаагүй л дээ. За гэхдээ одоо миний жишээ нь мэддэг одоо програмчлалын бодлогууд гэдэг ном гэвэл энэс өөр номыг би мэдэхгүй тийм учраас оруулсан. Энэ номыг болохоор одоо багш нар болон одоо програмчлалын олимпиад бэлдэх хүүхдүүд байдгаас үзэхэд ер нь бол сайн номоо гэж хэлж болохоор л байгаа юм л та. Тэгээд ер нь бол энэ номнуудыг оруулсан гэсэн. За ер нь бол миний үзсэн номнууд. За энэ номны хувьд болохоор яг бодлогын тухай мэддэг номноо гэсэн. За тэгээд энэ номоос ер нь бол үзэж болно гэсэн. За энэ яг энэ хичээл дээр болохоор энэ C програмчлал гэдэг энэ объект хандлт энэ хоёрын тухай л илүү орж байгаа гэж ойлгож байна. Мэдээж бодлогод бодож байгаа учраас бодлогод ер нь бас бодож байгаа. Тэгээд алгоритмын тухай бол энэ одоо хичээл дээр ороогүй дээ. Зүгээр энэ хоёрын хувьд болохоор яг ороогүй. Гэхдээ ийм ном байгаа гэдгийг нь хэлж байгаа юм. Энэ хоёрын хувьд болохоор. Алгоритмын тухай болохоор алгоритм гэдэг нь ер нь өөрөө за миний бодлоор бол за ямар нэгэн асуудлыг одоо шийдвэрлэхэд одоо асуудлыг шийдвэрлэх үйлдэлийн дарааллыг болохоор алгоритм гэж би өөрөө ойлгодог байхгүй юу? Одоо ер нь бол бодлого гэдгийг одоо нэг асуудал гэж үзэх юм бол одоо энэ бодлогыг бодохын тулд нэг ямар нэгэн дараалалаар бодож байгаа шүү дээ. Тэр дарааллаар бодож байгаа нь л алгоритм гэж ойлгоод байна. Би л хувьдаа тэнгүүтээ одоо бодлого болгон ч өөр асуудлууд байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөр асуудлуудыг ер нь бол өөр арга замаар шийднэ. Өөр үйлдэлийн дарааллуудаар шийднэ. Гэдэг нь болохоор өөр алгоритмаар шийднэ гэсэн үг шүү дээ. Тэрийг нь одоо бодлого болгон энэ угаасаа 150 бодлого бодож байгаа учраас тэрэн дээр угаасаа өөр аргаар бодож байгаа гэсэн үг. За тэндээсээ илүү алгоритм гэдгээ ойлгох байхаа гэж бодож байна. За тийм бай. Дэлгэрэнгүй одоо чинь мэдхийг хүсэх юм бол яг энэ номыг үтээд ер нь бол мэдж болно гэсэн үг шүү дээ. За ер нь бол номнуудын хувьд гэвэл тийм байгаа. За одоо болохоор бичлэгтэй холбоотой зүйл хэлэх гэсэн. За бичлэгэн дээр болохоор ер нь код бичиж байгаа хүн чинь одоо код бичиж юм ярихгүйгээр код бичиж байгаа шүү дээ. Тэнгүүтээ яг бичлэгэн дээр болохоор айгүй их тийм ярьдаг юм байлээ л дээ. Ер нь байнга ярьж байгаа. Тэнгүүт нэг амьсгалах дээр нэг асуудал гарч байгаа. Ярьж байгаа дунд нэг ийм амьсгаа авж байгаа юмнууд гарч байгаа шүү гэж урд нь анхааруулъя. За тэрийг угаасаа амьсгаа авахыг ер нь бол яагаад шийдэж чадахгүй л байлээ л дээ. Угаасаа л амьсгаа авчихсан. За нэг тийм юм бичлэгэн дээр гарч байгаа шүү. За тэгэхээр өмнө хэлэх юмуд гэвэл ийм зүйлүүд байна. Тэгээд хичээлээ сайн үзээрэй. За тэгээд амжилт хүсье. Баяртай.